Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр амтад зөөлөн Рафаэлло торт хийсэн байгаа. Одоо ингээд эхэлцгээе. Орцсонд маань 4 ширхэг өндөв, 200 мл ургамлын дос, 200 мл сүү, 1 уд нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 1 уд ванилийн сахар, 300 г гурил, 200 г сахар, 100 г нунтаг кокос орно. Өндгөө ингээд нэг савнд хаглаад хийчин. Дээрээс нь сахараа мөн ванилийн сахараа хийгээд крем болтол нь миксердэнэ. Ийм болсон байна. Мэдээж гар миксер ашиглаж болно. Одоо зуурмгийн дээрээ досоо сүүгээ хийгээд өгнө. Дараа нь гурлаа нунтаг хөөлгөгчтэйгээ цуг шигшигчээр шигшин. Мөн кокосоо хийгээд маш зөөлөн хутгаж өгнө. Зурган маань ийм болсон байна. Одоо 26 см-тэй бэлууны хэвэнд хийгээд урдчил чалаасан шарга шүгэнд 175 градус 40 минут болгоно. Ийм болсон байна. Одоо хэвнээс нь салгаад хөргөө тавьчих. Ингээд крэмээ хийцгээе. Кремд маань 500 г бэслэг, биеийн бэслэг хэрэгэлсэн байгаа. 200 г цэцгий, биеийн цэцгий хэрэгэлсэн байгаа. 4 амны халбаг нунтаг сахар, 200 мл сүүн крем буюу whipping крем, 2 уд крем хөтгөрүүлэгч, 4 амны халбаг нунтаг кокос, 12 ширхэг Рафаэлло орно. Одоо Рафаэллогаа ингээд блендерд жижиглчин, эсвэл гурилны модороос жижиглэж болно. Ингээд хүйтэн сүн крем дээрээ 1 уд крем хөтгөрүүлэгчээ хийгээд өтгөн болтол нь миксердэнэ. Одоо бясалган дээрээ цэцгээгээ хийн, мөн сахараа, нунтаг кокосоо, нунтгалсан Рафаэллогаа мөн крем хөтгөрүүлэгчээ хийж өгнө. Ингээд крем болтол нь зөөлөн миксердэнэ. Ийм болсон байна. Одоо дээрээс нь сүн кремээ хийгээд зөөлөн хутгаж хольж өгнө. Ингээд крем маань бэлэн боллоо. Кекс маань ийм болсон байна. Одоо дундуур нь нэг хуваагаад 2 хэсэг болгоно. Ингээд кексний суураа тортны суурин дээр тавиад кремнийхаа талыг хийгээд жиг тарааж өгнө. Одоо дээрээс нь кекснийхээ дээд талыг тавьж өгнө. Дээд талд нь ийм хэв орсон нь хөргөхтэй эргүүлээд тавьсан төмөрнөөс болсон байгаа. Энэ бол ямар ч асуудал байхгүй. Ингээд дээрээс нь бүх үлдэгдэл кремээ хийгээд жигд бүрээд өгнө. Торт маань ийм болсон байна. Одоо чимэглэе. Дээрээс нь ингээд нунтаг кокос жиг тараагаад өгье. Ийм болсон тортон дээрээ ийм кремээр чимэглээд өгье. Би 100 г сүн крем буюу whipping кремийг миксердээд кремний утанд хийгээд чимэглэсэн байгаа. Одоо дээрээс нь Рафаэлло тавиад өгье. Чимэглэхийг бол хүсснээрээ яаж чимэглэж болно? Би энэ удаа ингээд чимэглэлчлээ. Ингээд Рафаэлло торт манд бэлэн боллоо. Амжилт хүсье. Түр баяртай.